Израиль яагаад дэлхийн хамгийн хүчрхэг гүрэн болсон энэ нуучийг алгал. Дүгнэлтээс нь хэлэх юм бол өв нэгдэл. Өв нэгдэл гэдэг нь юу вэ гэвэл бие хайрлах. За энийг еврейчууд алия гэдэг бодлогоор хэрэгжүүлж ирсэн юм байна. Бид нар зүгээр л өвтэй бахтай хүчтэй бие биенээ хайрлая гэж ярддаг. Гэсэн ч гэсэн энэ хоосон яра болоод дуусдаг. Гэтэл еврейчууд тийм биш. Бодлого болгоод хэрэгжүүлж чаддаг. За өнөөдөр энэ гайхамшигтай өв нэгдэлтэй байх бие биенээ үнэнхүү хайрлаж чадах алиягийн талаар ярив. За саяхан болтол Израилийн нутаг дээр еврей хүн бараг байгаагүй. Тэгсэн мөртлөө 1948 онд Израиль улс байгуулагдаад өнөөдөр 10 сая орчим хүнтэй дэлхийн хүчрхгүрэн болсон байна. Тэгэхээр Израиль өнөөдөр хүчрэх биш үү? За энэ үжүүлэлтийг харах юм бол ойлгож болно. За нэгдүгüүрд энэ цэргийн хүчин шатлаар дэлхийн 145 улсын 17 дугаар байранд зогсож байгаа юм. Эдийн засгийн хувьд дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийд 29 жагсаад нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийд 13-д орж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол баян чинэлгээр 13 дугаар байна гэсэн үг. За өнөөдрийн хамгийн сүүлийн үеийн мэдээгээр дэлхийн хамгийн аж жаргалтай улсын 8 дугаард жагсан байна. Дайны өмнө бүр дэлхийн 5 дугаар байранд жагсаж ирсэн байгаа юм. Аж жаргалтай улс гэдэг хүн амын дундаж наслалт нь хүртэл одоо дэлхийд 6 дугаар байна. Тэгээд технологийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн систем гэдэг ерөөсөн дэлхийд дээгүүр орж байгаа гүрэн. Ерөөсөн байгаагүй улс энэ бомбхон хугацаанд ягаад өндөр хөгжилтэй, аж жаргалтай болсон юм бэ? Энэнийх нь нууч нь өнөөдөр ярих гэж байгаа нь Аалиан бодлоготой холбоотой. За энэ Аалиа бодлого дэлхийд тархан суусан еврейчуудаа Израиль улсад цуглуулах ийм бодлого юм байна. Улс орон хүчрэх байна уу, үгүй байна уу гэдэг. За энэнийх нь хамгийн үндсэн хүчин зүйл нь хүн амын тоотой холбоотой. Газар нутаг нь ничнээн өргөн боловч хүн ам нь сэрэг, хангалттай биш юм болвол энэ улс хөгждөггүй, оршин тогтнолын хувьд эрсдэлд орж яадаг. Энийг бид нар бүгд ойлгож байгаа. Тэгэхээр хамгийн үндсэн зүйл нь юу гэхтэй зэрэг хүн ам байдаг юм байна. Бид нар түүхэн турш хүннүүгийн үеэс улсын үндэс газар гэж. Газрыг хэрхвж алдаж болохгүй гэж. Ийм сургаалтай. Хүннүүгийн модон шан явсан гэж хэлж өнгөрсөн. Гэтэл биш шүү дээ. Еврейчуудын энэ 2000 гаруй жилийн түүхийг судалж үзээд энэ бас арай тийм биш юм байна. Улсын үндэс хүн юм байна. Энийг ойлгосон. Яагаад гэвэл зэрэг хүн устдад алга болчих юм бол газар байгаад ч гэсэн хашаалж чадахгүй. Харь улс бусад үндэсний мэдлэлд шилжинэ. Монгол үгэнд идэгдсэн тов ногоорж эдсэн эрүү ухаарна гэсэн ийм үг байдаг. Энэ юу гэсэн үг вэ зэрэг? Газар нутаг хаашаач нүүдгүй, устдаж алга болдгоо. Бажил ядагч бил. Хүн нь байх юм бол газар нутаг дээр мандан бодорч болно, алдаж хөөсөн ч гэсэн бучаагаад авч болно. Гэтэл бид нар энэ алдааг гаргасан юм байгаа юм. Их Монгол улсын үед хүннүүгийн үеэс уламжлагдаж ирсэн газар улсын үндэссэн энэ зарчмыг барьж дэлхийн нутаг дэвсгэрийн баг 70% гэж хэлсэн хүчрхэг гайхамшигтай Монголын эзэнт гүрнийг байгуулсан. Тухайн үед бидэнд юу байсан? Газар байсан. Бүр дэлхийн тал нь бидний гарт байсан. Гэтэл энэ их газар нутгийг эзэмшин чахрах хангалттай хүн ам байгаагүй. Яг үнэндээ хүн ам байгаагүй бас биш. Ижилсэн газар нутгийн хэмжээгээр монголчууд тарж бутарсан, дэлхийгээр чачгацсан. Хятад улсад жуутын дарга томлоод чахарж байсан 100 хүн дээр нэг монгол даргаж байсан. Нэг шин босолчоод толгойг нь авсан. Бусад улс оронд ч ялгаа байхгүй. Хайлсан, хүчин султсан. Ингээд бид нар газар нутгаан алдсаар байгаад өнөөдрийн хэмжээнд төрсөн. Өнөөдөр бид нар бас өөрийн байгаа энэ газар нутг дээр эзэн болж чадж гин үү? Энэ бас асуудал юм байна. Гэтэл хүн нь байх юм бол газар нутг олддог юм аа. Бочаагаад авч болдго юм а гэдгийг еврейн түүх харуулж байгаа юм. За еврейн энэ түүх манай монголчуудын түүхтэй яг эсрэг юм байна. Бид нар газар нутаг байсан ч хүн баг. Гэтэл еврейчууд газар нутаг байгаагүй ч гэсэн хүн нь байсан. За еврейчууд нутгасаа хөөгдөөд боол болж худалдагдаад
Өнөөдрийн Израиль улс байж байгаа еврей нутаг дээр еврей хүн оршихом байсан. Тэгээд 2000 жилийн турш тархаж амьдарсан. За энийг болвол диаспора гэж хэлдэг. Монгол хэлнэ тархна гэсэн үг. Адилхан. Утганч, уудлах. Тэгж явсаар байгаад 19 дугаар 100, 20 дугаар 100-ны ихэр нутагдаан эргэж ирэх хөдөлгөөн өрнөсөн. За энийг болвол сионизм гэж хэлдэг. Тэгээд 1948 онд Израиль улс байгуулагдсан. За ингэж өөрийн алдсан гажир нутгийг агиуж авсан, мөнгө зарж авсан, байлдаж авсан. За өнөөдөр хүртэл алдсан нутаг дэвсгэрээ буцааж авах. За энэ үйл ажиллагаа өрнөсөн юм байна. За энэ юуг харуулж ийн хөхтэй жирэг. Хэрвээ хүн байх юм бол тухайн үндэстэн оршиж байх юм бол гажир нутгаан буцааж авч чадна. Сэргэн мандаж болно гэдгийг харуулж байна. За одоо жалгаад еврейчүүд яаж ингэж Аалия бодлогыг хэрэгжүүлсэн талаар маш товчхон авч үзье. Израилийн нутгийг болвол дээд тэнгэр нь шилэгдсэн үндэстэн еврейчүүдэд бэлгэлсэн гэж ярддаг. За энэ нь болвол хуучин гэрэн дээр байж байгаа. За ингээд он тооллоос өмнө 1000-аас 586 он хүртэл 500 орчим жил еврейчүүдийн хаант улс энэ нутаг дээр оршиж байж л да. Өөрөөр хэлэх юм бол өөрийн гэсэн хүчрхэг төр гүрэнтэй эртнээ улс байж. За яг манай Монголын хүннүү гүрэн шиг их Монгол улс шиг ийм баатар дүүхтэй улс энэ гажир нутаг дээр оршиж байсан. Гэтэл биш шүү дээ. Манай эрнээ 586 онд Вавилоны иргэшил орсон. Тэгээд еврейчүүдийг боол болгож хөдөлсөн. За эргээд утгатай жирэг Ромын эжент гүрэн хоёрхол орсон. За энэ болвол ойролж байгаагаар он тооллын үед 70-аас 135 оны үед Иерусалимыг шатаагаад үндсэн товрох болгосон. Еврейчүүдийг боол болгож хөдөлсөн. Энэ үеэс ихтэйд болвол дархан суух диаспора хөдөлгөөн бий болсон. Тэгж байсаар байгаад 1500-аад оны үеэс өгсүүлээд чөөхөн тооны еврейчүүд энэ нутаг дээр ирж амьдрах болсон. За энэ болвол Осман Туркийн үе юм байна. 10,000-аас 20,000 орчим еврей байсан болов гэж. За тэгж байснаа сионизмын хөдөлгөөн өрнөд. Өөрөөр хэлэх юм бол энэ еврей улсаа байгуулъя. Нутагдаан эргэж очиё гэдэг. За энийг болвол үндэс суурийн Тедро Херзл гэдэг Унгарын еврейч хоолч эхлүүлсэн. Еврей улс гэдэг ном 1896 онд тавилуулсан. Сионизмын дэлхийн хуралдааны хуралдаад энэ хөдөлгөөн бол өрнөсөн байгаа. За энэ Тедро Херзл болвол 1999 онд сүүлийн 1000 жилийн хамгийн их нөлөөлөлттэй 100 хүнээ дотор багтаж орсон юм байна. За энэ үйл ажиллагаануудын нөлөөллөөр хэсэг бүлэг хүмүүс нутгадаа нүүдэлж ирсэн. Гэсэн ч гэсэн энэ үеийн хүн амын тоо бол ерөөсө 25-аас 30,000 орчим байсан байгаа юм. Тэгээд дэлхийн 1-р дайны дараа болвол 300,000 еврейчүүд нүүдэлж ирж Израиль амьдрах болсон. За энэ болвол еврейн тэр бумтан түүхэнд байсан хамгийн нэр нөлөөтэй баян хүн Ротшайлдын нөлөөлөл их байсан. Палестины нутагт гажир хөдөлтөж авч еврейчүүдийг сууршуулах болж эхэлсэн юм байна. За энэнийхэн жирэгчээ энэ газрыг болвол зөвхөн еврей хүн л худалдаж авч болно. Түрээсэлж болно. Еврей биш хүнд худалдаж өгч болохгүй, түрээслүүлж болохгүй. За ийм хуулийг дотоосон. За тэгжээтэл дэлхийн 2 дугаар дай болсон. За ингээд дэлхийн 2 дугаар дайн дээр еврейчүүд болвол Европод нацистуудын гард болвол үе олнороо амь насаа алдсан. За энийг болвол 6 сая орчим гэж ярддаг. За ингээд дэлхийн 2 дугаар дайн дуусахтай жирэг. Еврейчүүд үе олнороо Израильд нүүдэлж ирсэн. Ингээд 1948 онд Израиль улс байгуулагдсан. Энэ үед еврейн хүн ам 800,000 байсан. За 80 түн гэсэн үг. Тухайн үед манай Монгол улсын хүн ам бас ойролцоо 800,000 байсан. Яг нарийн хэлэх юм бол 1956 онд 845,000 байсан. Тэгэхээр Израиль улс байгуулагдах үеийн Израилийн хүн ам бүгд найрамдах Монгол ард улсын хүн ам хоёр ойролцоо байсан. 1940-50 оны үед. Гэтэл биш та. Өнөөдөр Израилийн хүн ам 10 сая болсон байна. Монгол улсын хүн ам 3.5 сая болж байгаа. Хэдхэн жилийн өмнө 3 сая дахь иргэнэ туслаа гэж баяр болж байсан. Гэсэн ч гэсэн энэ болвол
Израилийн хүн амтай харьцуулах юм бол 3 дахин бага. 1950 онд адилхан шахуу байсан хүн амтай Израиль ягаад Монгол улсаас 3 дахин хүн амтай болчихсон юм. За энэнээ нуугч бодлого стратеги нь юу вэ гэдэг зэрэг аальяа баг. За энэ үеэс өгсүүлээд улсаан байгууллагатай зэрэг Израиль хамгийн нэгдүгüүрд хийсэн ажил нь юу вэ гэдэг зэрэг дэлхийгээр дархас цуусан еврейчуудаа цуглуулах аальяа гэдэг хөтлөөр юм байна. Яагаад аальяа бодлого хэрэгтэй юм? Эхний хэсэг дээр бас хэлсэн улсын үндэс болвол мэдээж газар юм. Газар байх хэрэг. Яг л газар дээр хүн байхгүй болвол юу болох? Энэ саяхан сүүлийн жилүүдэд болвол энэ хятад улсад чөтгөрийн хотхон гэдэг нэр томьёо бий болсон. Энэ юу вэ гэдэг зэрэг орон суучин барилгуудыг асар ихээр байгуулсан. Гэсэн ч гэсэн тэнд нь нүүж орж суурч хүн байхгүй. Ингээд цөтгөрийн хот тосгон гэдэг нэр бий болсон. За өвөр Монголын ордос тус байдаг. Тэгэхээр гажир байсан ч дээр нь орон сууч барьчихсан ч гэсэн хүн амьдрахгүй болвол цөтгөрийн хот болох нь байна шүү дээ. Тэгээ энэний шиг юм байна шүү дээ. Улс байгуулсан ч гэсэн хүн байхгүй болвол бас маш олон асуудал гарч ирэх юм байна. Нэгдүгüүрд эдийн засгаан хөгжүүлэх юм болвол хөдөлмөрийн зах зээл байх хэрэгтэй. Хүн ам их байх тусмаа ажлах хүч ихтэй үйлдвэрлэл хийн, үйлчлэгнээ салбар хөгжинэ. GDP дотоодын нийт бүтээгдэхүүн өндөр байгаа улсууд болвол бүгд хүн ам ихтэй улсууд байна. Хүн ам олон байх тусмаа нийт бүтээгдэхүүнийх нь хэмжээ нь нэмэгддэг. Өөрөөр хэлэх юм бол улс нь баян чинэлэг болно. Хүчилтэй болно гэсэн. Тэрүүгээр төрөл бүрийн бүтээн байгуулалтыг хийн. Улсаа батлан хамгаал. Цөөхөн хүн жалгаа байхгүй улсанд татвар төлж байна. Гэтэл цөөхөн пүүс компани орж ирж байгаа. Энэ татварын мөнгө бол мэдээж цөөхөн байж таар. Ядаж жамж засч хүрхгүй. Гэтэл олон хүн болвол тэрний хэмжээгээр татварын мөнгө чуглана. Тэрүүгээр улс орноо бүтээн байгуулж байна. Товчондоо юм гэсэн үг. Захижлсан өгчгүй. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл авах хүн байхгүй. Хүн ам ихтэй улсууд болвол гадаад руу гарахгүй ч гэсэн дотооддоо бүтээгдэхүүн боловсруулдаг. Дотооддоо борлуулдаг. За ингээд энэ дээр нэмэлт болж ирэх батлан хамгаалах байна. Одоо сүүлийн үед бол бид нар хоёр нүдээр харж байна. Дайн болдго юм байна. Дайн гэдэг үг зөвхөн түүхэн дээр байсан зүйл биш. Өнөөдөр бас болж ин цаашдаа ч гэсэн болох юм байна гэдгийг бид нар нүдээр харлаа. Дайн болох юм бол хүн хэрэгтэй юм байна. Сэрэг хэрэгтэй юм байна. Хүн ам олон, чиргийн хүч сайтай дайнд ялдаг юм байна. Тэгээ ерөөсөө л бүх салбарт болвол энэ хүн ам нөлөөлж байгаа юм. Бид нар ягаад хөгжихгүй байна уу? Бид нар ягаад утаа, тоос, замын төвжирлээс гарч чадахгүй байна уу гэж ярьж байгаа. За энэ болвол хамгийн гол хүчнэх нэг нь болвол энэ хүн амж өг. Ажил хийж татвар төлөх хүн байхгүй. Тэгэд улсын төсөв бүртгэхгүй байж байгаа. Орж ирж мөнгө нь асар бага. За энэтэй холбоотой. Тэрнээс биш Монгол хүн бол хамгийн ажилсаг, хамгийн ухаантай үндэстэн гэж боддог. Нэг монгол хүн 10 хүний ажил хийж байгаа шүү дээ өнөөдөр. Тэгэхээр энэ асуудлыг болвол еврейчууд шийдэж чадсан байна. Израиль улс байгууллагатай зэрэг нэгдүгээр хийсэн бодлого нь болвол энэ гадаадд байгаа еврейчуудаа татаж авчрах. Нэгдсэн еврейн хүчрэх улсыг байгуулах явдал. 1948 оноос 51 онд ойрхон орнот болоод Европоос еврейчуудаа татаж авсан. Нацистуудад 6 сая еврей алгацсан. Гэтэл еврейчууд бол хүн ам олонтой байсан. Европод. Ингээд үлдсэн хүмүүсийг бол тэрийг эхний ээлжинд Израильд авч ирсэн байгаа юм. За энэ нь болвол 700 мянган хүн байсан. За дараа нь улстай зэрэг энэ Эзопийн шувуу ажиллагаа гэдэг ажиллагааг зохион байгуулсан. За энэ болвол Йемэнд байсан еврейчууд их 50 мянган еврей хүмүүс. Ягаад үг гэвэл Израиль улс байгуулсны дараа Йемэнд дэх еврейчуудыг гавчин шахах хөдөлгөөнөсөн. За энэтэй холбогдуулаад өөрийн еврейчуудаа татаж авсан. За ингээд энэ Йемэнд байж байгаа энэ еврейчуудыг болвол нисдэг онгочоор авч явсан байгаа юм. Энэ 50 мянган хүнийг. Тэгтээ жирийг энд байсан еврейчууд юу гэж бодож юу гэж ярьж исэн бэ гэдэг жирийг месиа ирлээ гэж бодож исэн. Өөрөөр хэлэх юм бол аврагч. Тэнгэр дээрээс аврагч бууж ирээд нисдэг тэргэн суулгаад тэнгэр дээгүүр аваад явлаа. Тэгж баярлж исэн. Тэхэнд алуулаад ядуулаад хөнд байсан үед нь тэнгэр дээрээс нисдэг онгоч бууж ирээд Израиль улс руу авч явсан. За дараа нь ултай жирэг 51 онд Мосе ажиллагаа гэдгийг зохион байгуулсан. За энэ бол Иракт байсан еврейчуудыг нүүлгэншлүүлсэн. За энд болвол 120 мянган еврей байсан. За энийг болвол еврейн Мосад гэдэг тагнуулын байгууллага бол нуучаар зохион байгуулж еврейчуудаа Иракаас татаж авсан. Яагаад гэвэл Иракийн засгийн газраас иргэдийн нүүдлэхийг зөвшөөрөхгүй байсан. Тийм учраас нуучаар
хулгайлж авч явахаас өөр арга байгаагүй. За энэ болвол Израилийн түүхэн дээр хамгийн нууч үйл ажиллагаа байсан гэж ярддаг. За дараа нь Африкийн Этиопиад байсан еврейчүүдийг бас нисдэг онгоцоор очиж авчирсан. За энэ болвол бас маш гайхамшигтай 1991 онд болсон. За тэнд болвол 14 мянган еврейчүүд байсныг ерөөсөн 36хан цагийн дотор бүгдийг нисдэг онгоцоор Израильд авчирсан. За энэ талаар бичлэгүүд байдаг. Интернетээ сайх юм болвол гарч ирнэ. За дараагийнх нь үйл ажиллагаа болвол Жовлолт толгойд улс чадарсны дараа Орос, Украин, Беларус, Гүрж, Казахстанд байсан еврейчүүд 1 сая гаруй еврей хүмүүс 90 оноос хойш Израильд ирж амьдарсан юм байна. Ийм байдлаар Израиль улс болвол өөрийн үндэс ухсаа нэгтнэ. Бүр нисдэг онгоцоор очоод байлдчиж, тэмчиж ингэж өөрийнхөө иргэдүүдийг чуулсан. Тэгэхээр энэ хамгийн том баялаг гэдэг чинь хүн ам байх нь байна шүү дээ. Улсын хамгийн том баялаг болвол хүн ам. Алтан мөнгө эд эрдэнсийн төлөө байлцсан биш. Өөрийнхөө хүн амыг нутагтаа авчрахын төлөө байлцсан байгаа. Ажиллагаануудыг жохон байгуулсан байгаа. Тэгээ энэний үр дүнд өнөөдөр 9 сая гаруй 10 сая орчим хүнтэй болчихсон байгаа. Манай Монгол улсаас 3 дахин хүн амтай. Тэгсэн манай Монгол улс ямар байгаа юм? Бидний шиг монголон гэсэн сэтгэлтэй хүмүүс өөрийнхөө хүсэлтээр сайн дураараа хурж ирээд Монголынхоо төлөө зүтгэхийгээд гуйгаад мөргөөд сөгдөөд ажиглаж яаж ийн хөөгд тугаад суйд болж байгаа юм. Монгол Израиль хоёрын ялгаа нь энд байж байгаа. За ингэж Израиль улсын хүн амын тоо нэмэгдсэн, боловсралтай, чадварлаг, ажиллах хүчтэй болсон, хүчрэг том үндэстэн бүрдэж бий болсон. Өөрийнхөө хэлийг, соёлыг, шашныг сэргээсэн. Бид нар болвол өөрийнхөө энэ үндэс усаандаа, үхэл, үсэг бичгэндээ өөрийнхөө соёлдоо асар хайртай үндэстэн монголчууд явд. Гэтэл биш шүү дээ. Энэ үхэл, үсэг бичиг, өв соёлыг чинь тээж явдаг нь хүн юм байгаа шүү дээ. Монгол хүн. Монгол хүн нь байж аж энэ өв соёлыг чинь тээн гэсэн. Уламжилна гэсэн. Тэгэхээр бид нар ч гэсэн дэлхийн монголчуудаа татах хэрэгтэй. Нэгдсэн нэг том үндэснийг бий болгох хэрэгтэй. Тэгжээж энэ маань өвдөгдөж үлдэх юм байгаа шүү дээ. Хүнээ өсгөх бодлого барихгүй. Хүүхэд төрөхгүй. Гадаадд байгаа монголчуудаа авчрахгүй. Зүгээр л одоо хэл соёл яриад байгаа болвол тэр үндэсгүй маттай адилхан. Хоос яраа байхгүй. Тэгээ энэ хөдөлгөөн болвол өнөөдөр хүртэл үргэлжилж байна еврейчүүд. Энэ зөвхөн түүхэн дээр болсон юм биш. 2022 он гэхтэл Оросоос 43 мянган еврейчүүд Израиль ирсэн байгаа юм. Украинаас 15 мянга. Францаас 2 мянга гэдэг ч юм уу. Энэ үйл ажиллагаа өнөөдөр ч гэсэн үргэлжилж байгаа. Хүрээд ирэх юм болвол Израиль улс ерөөсөө чаагшаан. Израиль улсын иргэн болгоно, орон сууцаар хангана, ажил олгож өгнө, нийгмийн халамжинд хам харуулна. Ийм гайхамшигтай бодлоготой. За ингээд биш та. Ерөнхийдөө 2020 он хүртэл Израильд 3 сая 857 мянган еврейчүүд нүүлж ирсэн байна. За еврейчүүд болвол еврей хүн хайрлах хэрэгтэй гэсэн. За ийм номлол сургаалтай. Хэрвээ хэн нэгэн еврей хүн хүнд байдалд орох юм бол заавал одоо туслах хэрэгтэй, хамгаалах хэрэгтэй гэсэн ийм номлол сургаалтай. За энэ нь болвол энэ Агалия бодлогын үндслэл болж өгдөг. Нэгдүгээрд болвол хүчрэг еврей улсыг байгуулна, нэгдсэн еврей үндэстэн бий болно. Хоёрдугаар нь болвол бусад улс үндэстэнд дарлагдаж байгаа хүнд байдалд байж байгаа еврейчүүд хамгаалах, эх орондоо авчрах, аж жаргалтай амьдрах гэсэн ийм зорилго, ийм чин хүсэл байгаа юм. За энэ шигэн бусад улс оронд амьдардаг үндэс ухсаа нэгтэй хүмүүсээ татаж авч хүчрэх болсон улс болвол Казахстан юм байна. За Казахын энэ бодлогын нэр нь болвол Орлман. Орлман гэдэг нэртэй ийм бодлого 1991 оноос хэрэгжүүлсэн. За 91 онд болвол Жовлолт толгойд улс нурсан учраас Казахстан тусгаар тогтносон. За энэ үед бол бусад улс оронд Хятад, Монгол, Узбекистан, Туркменистан, Орос, Иран, Афганистан гэдэг энэ бусад улсуудаар 4-5 сая казак хүмүүс амьдарч ирсэн. Энэ хүмүүсийг нутагдан ирж амьдрахыг уриалсан. Ингээд Казахстанда хүрээд ирэх юм бол Казахстаны иргэн болгодог, байр өгдөг, ажилд оруулдаг. За энэний үр дүнд тултай зэрэг Казахстаны хүн ам нэмэгдсэн хамгийн гол. Хэр их хэмжээний казакууд энэ эргэн тойрныхоо улс орноос Казахстанда ирж амьдарсан байх юм бол 1.5 сая хүн ирсэн байна.
одоо хүртэл. Тухайн үед Монголд байсан хасах иргэдүүд бас Казахстан руу буцсан. Ярман бас эргэж ирсэн. Энийг бол чөлөөтэй орхисон. Тэр хүмүүсийн сонголт байсан. Энийг нь бол хөндөж үжиж байгаа. Ийм байдлаар биш та. Өнөөдөр Казахстан улс 18 сая хүнтэй болсон байна. Тэгээд энэ Төв Азийн улс орн дотор хамгийн хүчрэх нь Казахстан. Дотоодын нийт бүтээгдэхүүн GDP-гээр дэлхийд 53 дугаар байранд орж байгаа. 19 оны байдлаар. Хүн амд ноогдох хэмжээгээр 42 дугаар байранд орж байгаа. За энэ бол маш өндөр хөгжүүлэлт. Дэлхийд 200 орчим улс байна гэхэд ихнийх нь 50-д багтаж байгаа байхгүй. Гэтэл монголчууд ямар байгаа юм? Монголчууд бол дэлхийд хүн амаар 131 дугаар дор. 1 квадрат тэгш километрд 2 хүн ноогддог. Тэгээд GDP-гээр 128 дугаар орж байгаа. Хүн амд ноогдох хувь баялагын 112 дугаар орж байгаа. Өөрөөр хэлэх юм бол дундаас доош гэсэн. Манайхаас доош ямар улсууд байна вэ? Африкийн, Азийн маш ядуу хочронгүй улс орнууд орж байгаа. За өөрөөр хэлэх юм бол бид нар өөрсдөө тэр алс хоолын Израильтэй харьцуулахгүй ч гэсэн яг бидэнтэй жирэгчээд оршичгоо казакууд ямар байна вэ? Өөрийнхөө хүн амыг татаж аваад 18 сая хүнтэй болчихсон байна. Тэгээд хөгжил төвчлэрэн дэлхийн эхнээ 50 улсад багтаж байгаа юм. Төв Азийн хамгийн хүчрэх гүрэн. Гэтэл манай монголчууд гаднаас ерөөсөн ганч ч монгол хүнээ татаж аваа. 3 сая хүнтэй. Хөгжил төвчлэрээ дундаас доогор байгаа юм. Дэлхийн улсуудын дотор. За тэгвэл монголчууд маань яагаад бусад улс оронд амьдарч байгаа монголчуудаа Израиль шиг, Казах шиг татаж авч чадаагүй гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Энэ бол нэгдүгээрд бол асар төвөгтэй байж болно шүү. Хоёрдугаард бол энийг зоригтой хэрэгжүүлэх улс төрийн чөлөөлтөн гарч ирж чадсан готой холбоотой. Манай жарам хүмүүс бол гадаадд байж байгаа монголчуудаа татна гэдэг зэрэг нэг баахан хятадууд, баахан орсууд ороод ирчих юм байна гэсэн ийм буруу ойлголттой байдаг. Гэтэл тийм биш. Монгол гэдэг бол зөвхөн өнөөдрийн Монгол улсад амьдарж байгаа Монгол улсын иргэний өрнөлттэй гадаад паспорттой хүмүүсийг хэлдэггүй юм. Энэ бол ерөөсөө Монгол үндэстний нэг хэсэг тусгаар улсаа хадгалж хамгаалж үлдсэн баатар хэсэг. Тэрнээс гадна 7 сая монгол хүн дэлхий дээр амьдарч идэг. Ярих юм бол асар уртд төвх болно. Гажир нутг нь асар уудам, цагаан хэрмээс байгаалдал. Хянган даваанаас алтай нур, тэнгэр руу ил тарухтай хүртэл Монголын нутаг үргэлжилж исэн. За энэ монголчуудын гажир нутаг бол дөнгөж саяхан хүртэл төдийлөн их өөрчлөлт байгаагүй. Харин ч Чингис хааны үед бол тэлж исэн. За ийм байдлаар явсаар байгаад манжийн ноёрхолтой жолгож байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол 1600-аад оны ихэнх үед манай монголчуудыг дотор нь засгаж хааны 11-чд хуваарлж байсан байгаа юм. За энэ 10-ын дотор ерөөсөн зөвхөн нэг хэсэг нь өнөөдрийн халах монголчууд байна. Бусад засгаж хааны 9-1-ийг өөрөөр хэлэх юм бол бараг ерөнхийдөө 90% нь алдаж өгсөн гэсэн. За ямар 10 засгаж хааны нэгч байсан бэ гэх юм бол монголчуудын дотор нь өрнөд монгол болоод дорнод монгол гэж хоёр хуваажсан байгаа юм. Өрнөд монгол гэдэг нь бол баруун монгол хэлж байгаа юм. Баруун монгол гэдэг нь бол дөрвөн ойрд хэлж байгаа юм. Дөрвөн ойрд гэж хэлж байгаа учраас дотор нь дөрөв хуваана гэсэн. Хошууд, торгууд, дөрвөд, чорс гэж. За дорнод монгол. За дорнод монгол нь бол Батан мөнгө Даян хааны үеэс манжийн ноёрхол орон ортол 6 төмөнд хуваагдсан байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол засаж харахна 6 нэгчтэй байсан гэсэн. Энийг нь бол дотор нь бас зүүн гар, баруун гар гэж хуваана. Зүүн гар нь бол халах, цахар, урьяанхай гэсэн. За ийм 3 төмөн. Засаж харахна 3 нэгч гэсэн. За баруун гар нь болтой зэрэг ордос төмөд юншэв. За ингэж 3 хуваагдана. Тэгэхээр чинь биш та. Дөрвөн ойрд 6 төмөн монгол гэж. Нийт засгаж ахаргааны 11-тэй байсан гэж ойлгож байна. За энэ дээр нэмээд болтой зэрэг дараа нь бол ойрдууд цаашаа хайлж гараад халмах улс бий болсон. За бас хөхнөрлөө гарч яваад дээд монгол болсон. За хойд талд нь бас бурятын бүгд дарамт улс бий болсон. Ингээд үчих юм бол монголчууд бол 10 хэдэн томоохон засаж харгааны нэгчтэй болсон гэсэн. За энэ дотроо ерөөсөн халах монгол бол засаж харгааных нь нэг л нэгж нь байсан. Халахыг бас дотор нь 12
отгод байжсан байна. 12 отгоо бас ар халах, өвөр халах гэж 2 хувь байна. Тэгээ ар халах нь бол энэ 12 отгыг 7 нь байгаа учраас халах 7 хошуу гэж. Өвөр халах нь болтой зэрэг өвөр 5 отог гэж. Өнөөдрийн Монгол улсын нутаг дэвсгэрийн дийлэнх нь бол энэ ар халах 7 хошууны нутаг юм байна. Тэгэд өвөр халах гэдэг нь хаа байна уу? Тэр 5 отго нь хаа байна уу гэдэг зэрэг өнөөдрийн өвөр Монгол юм байна. Тэгэхээр бид нар бол өвөр Монгол гэж ярьдаг. Гэтэл үнэндээ бол тухайн үед бол өвөр Монгол гэж нэрлэж байгаагүй. Өвөр халах гэдэг байсан байна. Ар халах, өвөр халах. Өөрөөр хэлэх юм бол нийт Монголын биш. Зөвхөн халахын гэтэл өнөөдөр тал нь өвөр Монголд байна гэсэн үг. Энэ түүхий сайн мэддэг хүмүүс бол өвөр монголчууд гэдэг жиргэл нэг хятад ч юм уу. Ямар ч одоо үндэстэн ухсаатан байдгийг тийм байдлаар одоо ярддаг, ойлгодог. Гэтэл энэ бол халахын 12 хотхынх нь 5 гэсэн үг байх нь шүү дээ. Тэн дээр нэмээд мэдээж бусад нөгөө 6 том дийлэнх нь болтой зэрэг өвөр Монголд байгаа шүү дээ. За тэгвэл өнөөдөр тэр өвөрлөгч гэж нэрлэгдэж байгаа өвөр Монголын өвөр 5 халах нь ямар хүмүүс байна вэ? Жарууд байгаа юм. Жарууд гэдэг чинь болтой зэрэг 9 урлагийн нэг жалмын удам ухсаа хараад иргэдүүд байран байж байгаа юм. Байран гэдэг чинь бүр Монголын нут төвчөн дээр гардаг эртнээ Монгол ухсаа. Бүр одоо Будамчрын барьж авсан ихнэрээс гаралтай барьж авсан учраас байран гэсэн нэр өгсөн гэдэг. За энэнийх нь удам нь болтой зэрэг жадран, өөрөөр хэлэх юм бол жамуухаа гэсэн. За эд нарын удам болвол энэ өвөр Монголд байх нь байна шүү дээ. Байран гэсэн нэртэй. Хонгироод байж байгаа юм. Хонгироод бол дайсжин, Чингис хааны хадмын, өөрөөр хэлэх юм бол бүрдүжнэ удам ухсаа гэсэн. Овг гэсэн. За эд нар болтой зэрэг өвөр Монголд байж байна. За Баяуд байж гин, Үжээд байж гин. Үжээд бол Чингис хааны хамгийн бага хүү отчгон ноён хараатууд. Тэрнээ удам ухсаанууд байгаа. Эд нар чинь энэ өвөр 5 халах. Өөрөөр хэлэх юм бол өнөөдрийн өвөр Монголд байж гин гэсэн. За ингээд өвөр Монголд бол тэр бусад одоо их Монгол улсын удам ухсаанууд тэр аяаран байж байгаа шүү дээ. Жишээлх юм бол хасрын удмууд байж. Хав тасрын. Бүхбэлгүүдэн удмууд байж байгаа. Авг гэдэг. Авг гэдэг чинь юу юм? Чингис хааны өчхийн талын өөрөөр хэлэх юм бол бүхбэлгүүдэн удам гэсэн. Тийм учраас авг гэж дуудаж байгаа юм. Лэгдэн хаан бол байлдаж явж байгаад шар тал гэдэг гажир таалалт өгсөн. За Лэгдэн хаан бол цахаар төв болгож исэн. Тухайн үед бол Монголын төв нь халах биш цахар байсан. Тэгэхээр Лэгдэн хааныг дагж явсан хараат иргэдүүд бол их Монгол улсын удам ухсаа. Тэд нар улстай зэрэг тэр аяаран өвөр Монгол, Шинжаан, Баруун Монгол байж байгаа. За бас өвөр Монголд ордсууд байж. Ордос бол Чингис хааны үеэс ордонд байсан хүмүүсүүд. Ордонд байсан учраас дуулж хуурдах таасан. Дуучин тэнгэр байж. За бас Чингис хааны шадарч хэрэгүүд хишгтэн байж. Тэр аяараа. Өнөөдөр хишгтэн хошуу гэж явдаг. Ийм байдлаараа ярих юм бол ерөөсөн яраад дуусах юм биш. Энэ их Монгол улсын удам ухсаа дийлэнхүүд нь болтой зэрэг өвөр Монгол, Баруун Монголд байж идэг. За энэ дээр нэмээд болтой зэрэг хайлмгад, Буряадад Монгол улсаатнууд амьдарч идэг. За бас өвөр Монголын хохтыг болвол Алтан хаан байгуулсан. За Алтан хаан гэдэг зэрэг хэн юм бэ гэх юм бол Барсволдын хүү юм байна. Барсволд хэний хүү юм бэ гэх юм бол Батманг Даян хааны хүү юм байгаа шүү дээ. Тэгэхээр Барсволдын ээж нь бол Мантухайс чин хатан гэсэн. Өөрөөр хэлэх юм бол өвөр Монголын хохтыг Батманг Даян хаан Мантухайс чин хатны удам байгуулсан гэсэн. Тэд нарын хойч үе байх нь шүү дээ. За тэгвэл халах Монгол нь хэний удам юм бэ? За энэ бас ялгаа байхгүй. Чингис хааны яжгуур Алтан ургийн Батманг Даян хааны отхон хүү Гэрсэнжин удам. За энэ Гэрсэнжин удам 7 хүү болвол халахын 7 хошуугийг чахарж ясан. Эннийх нь үр удмууд нь болвол энэ өнөөдрийн Монгол улсын монголчууд. За эннээсээ гадна болвол Монгол улсын баруун аймагуудаараа ойрдууд, зүүн аймгаар бол Буряатууд гээд бүрд цон гоо марал их Монгол улс Чингис хааны удам ухсаа Монгол улсад аж төрж амьдарч яадаг. За одоо жалгаад еврейчүүд яаж гадаадаас чагаагчилж орж ирсэн еврейчүүдийнхээ хүчийг ашигласан бэ? Тэд нар чухам Израиль улсын хөгжил төвшилд ямар хов нэмэр өрүүлсэн. За энийг хэдхэн жишээн дээр маш товч авч үзье. За жишээлх юм бол 1921 онд Израиль чагаачлж ирсэн Голда Меир
Израилийн ерөнхий сайдын албыг 5 жил гашиж исэн анхны эмэгтэй ерөнхий сайд. Энэ хугацаанд Израиль олон улсын давчин дээр байр суурин бөхжүүлж эдийн засгийн хувьд хөгжиж исэн 70-аад оны эхэнд. За 1942 онд чаашилж ирсэн Менахем Бегин гэсэн хүн байдгасан Белорусаас чаашилж ирсэн. За бас 70-аад оны сүүл 80-аад оны эхэнд Израилийн ерөнхий сайдаар ажиллаж исэн Нобелийн инх тайвны шагналыг хүртсэн. За ийм хүн байсан. Бас одоо Израилийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан 70-аад онд Эфрем Кайсер гэсэн хүн байсан. За энэ хүн бол Украинаас 1925 онд чагажилж ирсэн. Бас Белорусаас чагажилж ирсэн Шимон Перс гэдэг хүн Израилийн ерөнхий сайдаар ажилласан. Ингээд бас Нобелийн инх тайвны шагналыг хүртчихсэн юм байна. За өнөөдрийн ерөнхий сайдаар ажиллаж байгаа нь Бенжамин Нетаньяху. Энэ хүн бол бас чагаач гэр бүлээс гаралтай. Аав ээж нь бол Израильд чагаачлж ирсэн 2 дугаар үеийн алия юм байна. За өнөөдөр бол энэ Газын асуудлыг шийдэж байна. Израилийн дотоод дэвсгэрийг Ширия хүртэл хэлж байна. За түүхэн гавьяаг байгуулж байгаа юм. За ганчин улс төрчид биш ээ. Израильд гавьяа байгуулсан шинжилгээ ухааны зүтгэлтэн бас олон байгаа юм. Цагаачийн дотор. За Нобелийн шагнал авсан эдийн засгийн судалгааны чиглэлээр Даниэл Kahneman байна. За энэ хүнээ зохиол бүтээл үжил санааны талаар шилдэг номдэр олон удаа ярьж өнгөрсөн. За 2004 онд Нобелийн шагнал хүртсэн Арон Чеченов гэсэн байдаг. За 2009 онд Нобелийн химийн шагнал хүртсэн Ада Йонат бас чагаачийн 2 дугаар үе юм байна. Израилийн төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж исэн Стинл Фишер бас чагаач Зимбабвегаас 2005 онд чагаачж ирсэн. За ингээд одоо тэр бумтан Юри комитетийн одоо ярвал одоо яраад дуусахгүй болон шинжлэх ухааны Нобелийн шагнал хүртсэн тэр бумтан бизнесмэнүүд гээд энэ чагаачж ирсэн еврейчүүдийн дотроос бол маш олороо төрж гарсан ийм төвхтэй байгаа юм. За тэгвэл манай монголчуудын хувьд ямар байсан юм бэ гэвэл за бас ялгаа байхгүй 19 дугаар зуун 20 дугаар зууны үед бол энэ олонт болсон Монгол улстай чагаачж ирсэн монголчууд Монгол улсынхаа хөгжил төвшилд Мандан Бадрал, Ховнбор, Орос байдаг. Жишээлх юм бол одоо Баргийн Манлайбаатар Дамдан сүрэн байж. Энэ чинь Монгол улсын нутаг дэвсгэрд төрөөгүй баргад төрсөн өвөр Монголд. За Чой болсон байж ин Маршал. За бас барга Монгол. Сүхбаатар Жанжин байж өжимчин хүн гэж ярьдаг. Бямбин Ринчингой бас яхтаас орж ирсэн гэж ярьдаг. За ингээд ярих юм бол асар олон хүн байна. Монгол улсын төлөө чүтгсэн гавьяа тусан гэдэг. За энэ чагаачилж орж ирсэн хүмүүс бол маш их үнсэрхүүжилтэй байдаг. Ягаад гэвэл өөрийн биеэрээ хайр дэжлэгдсэн, дарлал, доромжлолд нь байж өнгөрсөн. Тийм учраас өөрийнхөө улс үндэстнийг хайрлах юм чин сэтгэлтэй. Тэрнийхэн төлөө өөрийнхөө бүх зүйлийг сориулж ажиж чаддаг. За манай Манлайбаатар Дамдан сүрэн хүртэл шоронд босоогоор нас барсан байгаа шүү дээ. Буучгүй гамин чирэг орж ирээд хүрээгийг ижлээд Манлайбаатар Дамдан сүрэн яваад шоронд хийсэн байсан. Бид нарын чааштын хөгжил дэвшил оршин тогтнолт болвол энэ их Монгол улс Чингис хааны удам угсаа болсон энэ бусад улс орнуудад байж байгаа монголчуудынхаа хүчийг ашиглах энэ болвол их чухал. Энийг болвол энэ еврейн одоо энэ түүхийг уншиж судлаад ойлгосон юм жил. За энэ дэлхийн эдийн засгийн чуулганаас 2025 оны 1-р сард гаргасан дэлхийн эрсдлийн тайлан 2025 он гэсэн. За энэ тайланд бол манай Монгол улсын хувьд бол 5 эрсдэлтэй онцлсан байгаа. За энэних нь 1-р нь бол хөдөлмөрийн болоод чадварлага хүний нөөцнээ хомсдолтой байна гэж. Өөрөөр хэлэх юм бол хөдөлмөр хүчнээ дутагдaltaй байна гэсэн. За ерөнхийдөө энэ тайланд дурдсан. Тэгээд сүүлийн үед гарч ирж байгаа энэ судалгаануудыг харах юм бол манай Монгол улсад бол 20,000 орчим ажил хүч хэрэгтэй байна гэсэн. Хөдөлмөр хүчнээ тусалтай байна гэсэн ийм тоочоо байж байгаа юм. Тэгэхээр зөвхөн одоо 20,000 төдийгүй цаана нутагтай жирэг 7 сая монголон байж байгаа юм. Хэрвээ бид нар эд нарынхаа сонирхлыг Монгол улстай татаж чадах юм бол хөдөлмөр хүчнээ тусалдахгүй гадна Израиль улстай адилхан хөгжиж дэвчих болж байгаа. Гэсэн ч гэсэн Оросын холбооны улсын хувьд бүгд найрамдах Хятад ард улсын хувьд ч гэсэн GDP-гэрэн дэлхийд 2 дугаард орж байгаа.
амьдралын түвшин бол их сайжирсан. Ийм учраас тэнд байгаа иргэдүүд Монгол улсад чагаачлж ирэх асуудал бол бас эргэлжээтэй. Өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө одоо байгаа улс оронд сэтгэл хангалуун амьдарч чадж байгаа гэж ойлгож байгаа хүмүүсүүд бол чөм биш байгаа. Зөвхөн Монголоо гэсэн сэтгэлтэй дээдсийн нутаг тусгаар тутамдсан галгалантан ирж амьдрий гэсэн чин сэтгэлтэй ийм хүмүүсүүд л одоо чагаачлж ирэх байх. Тэрнээс биш еврейчуудтай адилхан хэдэн саяараа нүдлээд ороод ирчих юмсан асуудал байхгүй. Ягаад гэвэл шууд эрүүл мэнд, амин нас, авхай амьдралд нь жаналхил учруулсан зүйл бол харагдахгүй юм. За тэгэхээр өнөөдрийн нэр бол Израильтэй адилхан иргэдэд хулгайлж ирэх үг биш. Дээрэмдэж ирэх үг биш. Зөвхөн олон улсын харилцаа тэгээд тухайн улс орны хууль дүрмийг хөндөөлж үжих үүдэн дээр явах ёстой. За өнөөдрийн ярсныг дүгнэе. За өнөөдөр Израилийн хөгжлийн нууц Алия бодлогын гайхамшигт сэдвээр ярьлаа. За энэ бол ямар учиртай вэ гэвэл еврейчууд бол улс орноос хөөгдөж, боолчлогдож 2000 гаруй жилийн турш дэлхийгээр тарж бутарсан. За энийг бол диаспора гэж хэлдэг. Тархна гэсэн монгол үгтэй адилхан. Ингээд нутагтаа харж ирэх Израиль улсаа байгуулах сионизмын хөдөлгөөн гэдгийг өрнүүлээд 19 дугаар жуунаас сүүл 20 дугаар жууны ихээр Израиль рүүгээ бочиж ирэх хөдөлгөөн өрнөсөн. Ингээд 1948 онд Израиль улс байгуулагдсан. Израиль улс байгуулагдсан ч гэсэн тухайн үед хүн амынхан тоо 800 мянга байсан. Тухайн үеийн Монгол улсын хүнтэй ойрлцоо. Гэсэн ч гэсэн өнөөдөр Израиль 10 сая орчим хүнтэй болсон байна. Гэтэл монголчууд 3 сая байж байгаа. Авь адилхан 50-аад оны үед 800 мянган хүнтэй байсан хоёр улс, хоёр үндэстэн яагаад нэг нь 3 дахин хүнтэй болчихсон юм. Тэгээд маш олон үжилтээр дэлхийн тэргүүлэх гүрэн болсон байгаа юм. Гэтэл монголчууд гол үжилтээр дэлхийн думтчаас доогор байгаа юм. За энэних нь ялгаа нь юу байсан бэ гэвэл Алия гэдэг бодлогыг Израиль хэрэгжүүлсэн. Энэ нь бол дэлхийгээр тарж бутарсан гадаадын олон улс оронд амьдарч байгаа еврейчуудыг нутагтаа авчрах. За ийм хөтөлбөр, ийм хөдөлгөөн юм байна. Ингээд өнөөдрийн хүртэл 3 сая гаруй 4 сая орчим хүн Израильд жагаатлж ирсэн еврейчууд. Өөрийн хүслээр ирж байгаа хүмүүсүүд олон байна. Израилийн тагнуулын байгууллага Мосад оролцоод нисдэг онгочоор хүчээр жармын бүр нуучаар хулгайлж хүртэл авч ирсэн. Ингэж хүн амаа өсгсөн. Хүн ам бол энэ улс орны хөгжлийн үндсэн юм байна. За энэ шиг Казахстан улс бас ялгаа байхгүй. 1991 оноос хойш Орломан гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Ингээд Хятад, Монгол, Орос гээд бусад улс орнуудад байсан казак иргэд татаж авсан, жагаатлж ирэх үед нь тосож авсан. Ийм байдлаар Казахстан улсын хүн ам өнөөдөр 18 сая болсон. 1.5 сая казак хүмүүсүүд жагаачлж ирсэн. Ингээд Төв Азастан хамгийн хүчрэх гүрэн болсон олон үжилтээр дундаас дээгүүр явж байгаа. За энэ орны нэг нь бол казак юм байна. Эндээс дүгнэж үчих юм бол өнөөдөр хөдөлмөр хүчнээ дутагдалд орж байгаа. Гаднаас монголчууд нь ирэх биш. Дотооддоо байгаа монголчууд нь дэлхийгээр тарж бутраад алга болж байгаа. Монгол улс, Монгол нутаг ичгүүрж байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг бид нар яаж шийдэх вэ? Энэ бол еврейчуудын туршлага байна, казакуудын туршлага байна. За манай Монгол үндэстэн гэх юм бол зөвхөн Монгол улс биш. Монгол улсаас гадна эргэн тойрны улс орнуудад 7 сая монгол хүн амьдарч байдаг. За эннийх нь дийлэнх нь бол их Монгол улс Чингис хааны удам ухсаа тэднээ хараад ирдүүд. Хойд талдаа Бурятууд, баруун талдаа Ойртууд, урд талдаа Өвөр Монголын олон хошууд. Ингэж эргэн тойрондоо олон сайхан монголчуудаар хүрээлүүлж оршин тогтножэдэг. Бид нар бол хадны завсар авчуулгацсан халуунаж болж хөөрхий гэж. Орос Хятад гэсэн хоёр том гүрнээ завсар байдаг гэсэн ийм ойлголттой. Гэтэл үнэн хэрэгдэн бол манай монголчууд бол эргэн тойрныхон монгол усаатнуудаар хүрээлүүлж оршин тогтножэдэг. Ийм гайхалтай улс. Ийм учраас цаашдаа ч гэсэн алунгаахийн 5 мөснөө сургаалаар хатгсан гар шиг, янгасан нудрах шиг дэм дэмдэн дээсэрчмтэй явна гэж итгэж байна. За,
Анхаарал авсан та бүхэнд маш их баярлалаа.